За энэ удаагийн видеогаараа хэдүүлээ. За хүмүүс яагаад ер нь амжилтанд хүрдэггүй юм бэ? Ямар ирэх шалтгаан байгаад идэм бэ? Одоо та хэрвээ жишээлбэл амжилтанд хүрэхгүй байгаа л хийж байгаа зүйл чинь нэг л болж өгөхгүй жоохон явж байгаа л болчиход ингээд байгаа бол энэ видео заавал дуустал үзээрэй. Гэх юм бол та ер нь ямар одоо чиглэл дээр явж байгаа юм бэ? Яавал одоо амжилтанд хүрэх юм бэ гэдгээ бол ойлгоход чинь жоохон ч гэсэн туслана гэж найдаж байна. За тэгвэл хэдүүлээ энэ видеогоор за entrepreneur-ууд одоо их энэ entrepreneur-ууд за эсвэл одоо ямар нэгэн юмыг шинээр эхлүүлж байгаа, шинээр бизнес эхлүүлж байгаа, шинээр юм сурж байгаа. Одоо иймэрхүү зүйлүүдийг ямар нэгэн зүйлийг шинээр хийхэд дайрж өнгөрдөг юм 5 юм одоо степ байдаг, шат байдаг. Эдрийг хэдүүлээ ярилцъя. За энэ маш чухал одоо 5 юм шат байгаа. Та хэд за балцаасаа гаргаад тэмдэглээд бичээд аваарай. За хамгийн ихний шат нь болохоор юу вэ гэхэлэр uninformed optimism буюу одоо мэдээлэлгүй өөдрөг байдал гэж орчуулах. Орчууд байгаа тийм мэдээлэлгүй өөдрөг байдал. За энэ одоо юу гэсэн үг вэ гэхэлэр за жишээлх юм бол за энэ e-com онлайн бизнес гэдэг юм байдаг юм байна. Dropship гэдэг бизнес байдаг юм байна. За энийг ч өстой хийгээ халаад өгөө. Бодох юм шүү, болох юм байна гэдэг маш их өөдрөг сэтгэлтэй. Гэхдээ яг бодит байдал дээр энэ нь яг ямар шүү юм бэ гэдгийг мэдэхгүйгээр шууд энэ зүйлийг шинээр эхлүүлж байгаа энэ степийг uninformed optimism гэдэг. За ингээл эхлүүлчихэндээ ямар ч одоо мэдээлэл юуч байхгүй эхлүүлж байгаа. За энэний дараа болохоор энийг ингээд доошоо унаад идчихээрээ за ямар үе шат дээр ирдэг вэ гэхэлэр informed pessimism буюу мэдлэгтэй готрон үзэл, готрон байдал юм уу тийм ингэж орчуулах байх. За нөгөө нэг e-com гэдэг ингээд салбарлууч ингээд ороо явж исэн чинь нөгөө энэ ч та хэцүү юм байна. Тийм амархан бас энийг чи хийчихгүй юм байна. Чист аюу төвхтэй юм байна штэ. Гэдэг одоо нөгөө зүйлийн талаар бодит байдлуудыг одоо мэдэж хийж ийн гэсэн үг. Informed pessimism гэдэг энэ шатан дээр одоо ирж ирдэг гэсэн. Тэгээ ер нь эндээсээ хүмүүс шантарна. За энэ бол ер нь худлаа юм байна, болохгүй юм байна, бүтэхгүй юм байна гэдэг энэ одоо ойлголтууд те энэ мэдрэмжүүд одоо орж ирнэ гэсэн. За тэрний дээр юу болох вэ гэхээр дахиад бүр доошлоо. Бүр ингэ доошоо явж хагаад the value of despair буюу одоо зөвхөрлийн хүндий гэж орчуулъя те. Зөвхөрлийн хүндий. Бүр ингэ доошлоо. Ёроол дээр ирж гэнэ гэсэн. Зөвхөрлийн хүндий. Өө энэ ёстой бүтэхгүй юм байна. За ёстой. Энэ шиг хөдлөө амгалаа энэ чинь scam байна. The fuck. Юу гэх юм те энэ гүн байна гэдэг ингээд бүр энэ ч нэрээ зөвхөр болио гэдэг ингэ бууж өгч байгаа. Quit хийж байгаа. Энэ одоо степийг хэлж байгаа. Тэгээ ихэнх хүмүүс яадаг вэ гэхээр яг энэ дээр ирээд бууж өгдөг. Энэ дээр ирээд гацдаг. За зарим нь бол бүр хоёр дээрээ ирээд гацдаг. Болдог, quit хийдэг тий. Тэгэнгүүтээ дараагийнх нь дахиад за энэ e-com болохгүй юм байна, бүтэхгүй юм байна. За тэгвэл энэ affiliate marketing, digital marketing-ийг хийгээд үзье тий. За эсвэл энэ trading-ийг хийгээд үзье. За YouTube-ийг хийгээд үзье. Одоо юу гэдгийг дахиад өөр юм ингэ шинээр эхлэв. Тэгэл дахиад явж байгаа л нөгөө хоёр дээр юм уу гурав дээр ирэл за удлаа боли. Дараагийнхыг барьдлаа. Дахиад унаал. Ингээл энэ цикл дээр ингээд эргэлдээд идэв. Ихэнх хүмүүс яг энэ дээрээ эргэлддэг. За тэгвэл энэ 3 дугаар степээс дараагийнх нь степ нь дээшээ одоо ингээд нэг curve нэг дээшээ ингэж явж мөрөж эхэлдэг. За энэ нь болохоор informed optimism буюу энэ талаараа нэлээд одоо мэдлэгтэй болцсон, туршлага хоригдлуулсан, одоо ажиллаад үзсэн юм ойлгоод эхэлж байгаа. Тэгэнгүүт тэр хүнд өөдрөг одоо юм мэдрэмжүүд одоо төрж эхэлдэг. Өө ин чи ер нь баралтаад байвал болох ч юм уу. За ер нь дахиад жоохон яваад өдөөд юм болмаар ч юм шиг санагдаад өөртөө итгэл төрөөдөө би одоо энэ зүйлүүдийг мэддэг болчихлоо. Одоо энийг мэдэхгүй бай. Энэ дээрээ жоохон туршлага хоригдлуулч юм юм шүү гэдэг энэ мэдрэмжүүд орж ирээд энэ informed optimism гэдэг юм степ дээр ирдэг. Энэ бол 4 дугаар шат. За энэний дараа achievement буюу тэр амжилт гэдэг зүйл нь гарч ирдэг. Ингээд зүтгэж явсараагаад 5 дугаар степ achievement буюу нөгөөтхөн болгоод бүтээгээд амжилтанд хүрч байгаа энэ шатыг хэлж байгаа маа. За тэгэхээр ямар ч зүйлийг шинээр эхэлсэн яг энэ 5 шатаар ингээд байраад өнгөрдөг. За би ч гэсэн яг адилхан ингээд 3 дээр ирээл гацаал 3 дээр ирээл гацаал ингээд эргэлдээд ингээд яваад ирсэн. Анх энэ dropship гэдэг зүйлийг хийж үзээд 2 жил болоод бүр ингээд 1-2 жил удаад даймерс бүтэхгүй юм байна гэдэг ингээд шантраад тий. Тэгээ тэрнийхээ дараа за ерөөсөө тэр affiliate marketing-ийн сонирхож үзтээ юм уу? Тэрийг нь оролдож үзээд за дижитал трейдинг хийж үзээд тий.
Amazon FBA-ийн сонирхож үзэл, YouTube automation-ийн сонирхож үзэл гих мэтчлэнгээр өөр юмыг ингэ дахиад ингээд оролдоод исэн. Тэгээд муу ялгаа авахгүй энэ зүйлийг нь бас ийм одоо 5 шатаар ингэж явдаг юм байна мэдээ. Тэгээд ч өөрөө яг ингээд өөрийгөө анзаараад үзсэн чинь яг юм dropship гэдэг зүйл дээр би бас нэлээд давгүй одоо туршлага хоримтлуулсан, мэдлэг хоримтлуулсан байсан. Маш олон цагийг хичээл аваад үзээд өөрөө оролдож үзээд ингээд надад бас өөрт нэг тийм итгэл төрөөд байсан. Тэгэхээр би яг тэр 4-р шат дээр явж исэн баг. Informed optimism гэдэг шат дээр нь явж исэн. Тэгээ ер нь цаашаа дахиад жоох ингээд энэ юмдаа тууштай яваад ингээд үсэх юм бол ер нь амжилт ер нь гарах юм байна гэдгийг мэдээд тэгээд цаашаа ингээд тууштай явж хагаад achievement буюу энэ зүйлийг болгож бүтээсэн гэсэн үг тийм. Тэгээ энэ бол юм work болдгийм байна гэдгийг ингээд ойлгож мэдсэн гэсэн үг бэ. За тэгээд хамгийн сонирхолтой нь одоо юу вэ гэхээр хүн нэг удаа тийм энэ 5 шатаар ингээд дайраад дараад өнгөрөөд achievement дээр очиж чадах юм бол хүн дараад нь дахиад өөр шинээр зүйл ихлүүлсэн ч гэсэн юу хүлээж байгаа гэдгийг маш боддоор одоо тийм харж чаддаг болдог гэсэн үг тийм. За би бол ингээд шинээр эхлэж байгаа юм чинь за би бол одоо ингэн одоо юу ч мэдэхгүй байгаа. За нилээ явж байгаа юмаа мэддэг болно ингэн ижиж би одоо ингээд амжилтанд хүрнэ гэдгийг ингээд мэддэг төсөөлөлтэй болчихж байгаа учраас дараад нь юу ч ихэлсэн ингээд өгдөг чинь одоо газрын зураг мэдж байгаа, map мэдж байгаа учраас хамаагүй бодит төсөөлөлтөөр аливаа зүйлийг шинээр одоо эхлүүлнэ гэсэн үг. Тэгэхээр нэг удаа ингээд даваад өнгөрчих юм бол дараад нь ямар ч зүйлийг шинээр эхлүүлсэн. Нөгөө хүн маш олон удаа ингээд даваад гараад одоо явах тэр чадaltaй болдог, сэтгэлийн тэнхээтэй болдог, боломжтой болдог гэсэн үг юм аа. За тэгэхээр танаас ч гэсэн одоо тий одоо яг хийж байгаа зүйл дээрээ бас бодоод үзээрэй. Би яг аль степ дээр нь явж чинь хаана нь явж чинь. За тэгвэл миний дараагийн степ юу юм? Би яах ёстой юм бэ гэдэг чинь ингээд маш тодорхой ингэж болж харагдаж байгаа байх. Тэгэхээр бусад хүмүүсийн гаргадаг, миний гаргасан алдаа гарахгүйгээр одоо би энэ юм дээрээ яг энэ шат дээр явж байгаа юм байна. Одоо намайг тэгвэл ийм хүлээж байгаа юм байна. Дахиад жоох хичээгээд үсэх юм бол achievement ирэх юм байна гэдгээ ингээд харж авсан байхаа гэж найдаж байна. За хэдүүлээ дараагийнхаа видеогоор уулзцгаая.